Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. Энэ өнөөгийн удирдлагын багаараа бид нар дөрөв төсөлтөйг Дундгов аймгийн засаглалын бодлогыг хэрэгжүүлэх гэдэг ингээд ажиллаж байгаа. Тэгээд энэ удаагийн энэ засаглалын менежмент удирдлагын хөгжил гэдэг ийм одоо удирдах ажлын зөвлөгөөнийг бид нар 3 дахь жилдээ зохион байгуулж байна. За тэгээд энэ зохион байгуулсны одоо хамгийн гол ач холбогдол гэвэл бид нар нэгдүгээрт бол энэ Дундгов аймаг маань өөрөө одоо засаглалын хувьд нэг бодлого чиглэлтэй за нэгдсэн зохион байгуулалтаа нэгдсэн ойлголттой юм байх ёстой. За бүх одоо төвшөндөө одоо салбартаа бол бид нар энэ Дундгов аймгийн одоо нийт ард иргэдийнхаа нийтлэг эрх ашигыг хангасан ийм одоо шийдвэр бодлого юмнуудыг боловсруулж ингэж явах хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол мэдээж одоо Монгол Улсын засгийн газрын чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлдэг ийм зорилготой. Тэгээд хамгийн нэг чухал зүйл бол бие биенийхээ одоо алдаа оног зөв тодорхойлж за тэрийг хамтдаа бас одоо засаж залруулж ингэж одоо явж гэмээр одоо бид нар бол том хүр дээрээ Дундгов аймгийнхаа одоо хөгжлийн бодлогыг зөв тодорхойлох за цаашлаад энэ орон нутгийн ард иргэдийн төрийн үйлчлэгээ тэр хүртээмжийг одоо нэмэгдүүлэх эрхтгш одоо шудраг тий төргийн шуурхай одоо хүргэх ийм зорилгын доор бол бид нар ажиллаж байгаа. Тэгээд тийм болохоор зэрэг энийг бас одоо эх он жилүүдийн дараагийн жилүүдийн бодлого зорилтуудыгаа бас энэ дээр ярилцах төрийн энэ одоо үйлчлэгийг хүргэж байгаа энэ арга барилыг өөрөө бас шинжлэх ийм олон талын ач холбогдолтой ийм сурвалж зөвлөгөөнүүд ингээ болоо явж байгаа. Бид бүхэн бол ер нь одоо энэ аймаг орон нутгийн төвшөнд ажиллаж амьдарч байгаа за сумын төвшөнд ажиллаж амьдарч байгаа энэ хүмүүсийнхээ залангуяа төрийн албаагчдын чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ одоо хүний хөгжүүлэх шаардлагатай. Энэ хүний хөгжлийг одоо дээшлүүлснээр бид нар энэ боловсралтай мэрэгчсэн зөв хандлагатай ийм төрийн албан хаагч за энэ хувь хүн иргэн энэ Дундговын одоо хөгжлийг бол тодорхой болох юм байна гэдэг ийм л одоо гол бодлогыг барьж бид нар бол ажилласан. За өнгөрсөн одоо энэ 3 жил за энэ өнөөдөр 4 жилдээ болж хаад бид нар үндсэндээ тэрбум 7-800 сая төгрөг бол зөвхөн энэ хүний хөгжлийн хүний нөөцийг хөгжүүлэх энэ чиглэлд бол зарцуулсан байна. Тэгээ цаашдаачсан бид нар бол энийг өргөжлүүлээд зарцуулах ёстой. Ингэж бид нар энэ албан хаагчтай чадварчулж яаж албан хаагчдынхаа нийгмийн асуудал дээр бас дэмжлэг тусалцаа үзүүлж яаж бас арга гэртээ санаа зовдгоо дээрээс нь одоо эрхэлж байгаа энэ одоо хариуцж байгаа ажилдаа бас ихтгэл үнэмшилтэй ажиллах ийм одоо нөхцлүүдийг бид нар хангаж өгчээж бид нар урагшлаа гэж ингэж л үзэж байгаа. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар.